Манай сургууль дээр энэ ухаалаг утасны хэрэглээг давхар зохицуулдаг гэдэг хэлсэн. Одоо энэ ухаалаг утасны хэрэглээг тодорхой хэмжээнд одоо хязгаарлах нь зөв гэдгийг бас нэг би ч зохиоцсон юм бол бас биш. Монголд бас өмнө нэг тийм айхтар дэлгэрсэн байсан зүйлч бас биш. Энэ өөрөө шалтгаантай. Нэгт гэвэл та бас сонсч ирсэн байх нөгөө нэг юм тэнэгрэлийн үе эхэлж байна гэд нэг юм бодхоо байсан. Бүх юм смарт болсон. Үг ингээл бичиж байгаа л алдан гут засаад өгчдөг. Тэ ингээл эссе бичиж чадахгүй бол ChatGPT рүү ороод ингэждэг. Тоглолт үзэж байхдаа тэрийг таашаахаас илүү ингээ рекорд ичдэг. Дараа нь юу үзнэ бараг сандгүй хэмжээний ой тогтоолт жаахан муутай, сэтгэн бодох одоо чадвар жаахан султай бүх юмыг ингэж одоо скрин тэ ямар нэг юм ухаалаг одоо үйлдвэрийн системд даатгсан нэг юм уу эхэлж байна гэсэн нийтлэл би уншиж ирсэн. Тэгээ нэрээ бодоод исэн чи би хүртэл өөрөө зарим бичиж чаддаг үгээ бичиж чадахгүй байх хэмжээнд яг л би бичих шаардлагагүй миний өмнөөс бичдэг төхөөрөмжүүд нь гарчдаг болцсон байгаад. Тэгээд за нэг ийм зүйл байлаа. Энийг нүдээр харах, өөрөө биеэр мэдрэх, энэ цэвэр агаарыг амьсгалах, ой санамжтандаа үлдээх найздаа яг нүүрлөө нь харж байгаад хайртай шүү гэж хэлээд баярлж байгаа царайг нь хараад энийг меморинда ой тогтоолтонд ингээ хадгалаад үлдэх энэ гоё мэдрэмжийг энэ үеийн хүүхдэд мэдрэхгүй өсчих үедээ гэсэн нэг эмзэглэлийг би эндээс нийтлэл дээрээс олж харсан. Би эндээс хүүхдүүд аваад явсан чинь би өөрөө ч анхаас яг Америкт хөл тавьж үзчихсэн юм л та. Тэгсэн чинь хүүхдүүд маань эмхтэй хөхтөд байсан нэг л та freedom тэ ингээд их чөлөөний олсод хастаа очин мачинстаа багш одоо таны өгөөнд орохгүй марахгүй гэж баахан тэгэл явлаа. Тэгээ бид нар очисон чинь нөгөө Camp Friendship гэдэг одоо бараг 60 гаруй жилийн туршлагатай тийм хувийн цуслан байдаг. Тэнд очиад ингээд байрлсан чинь очингот нь хүүхдүүд уцыг хураагаад авцсан байхгүй. Нөгөө хэд чинь нөгөө эрх чөлөөний орон гэдээ явсан нөхдүүд. Тэгээд гайхсан. Хүүхдүүд ч гайхсан, би ч гайхсан. Зөвхөн надад утсан. Гэтэ миний утас орой 10-аас 11 хүртэл Wi-Fi-тай. Ганцхан нэг л газар очиж би Wi-Fi орж болно. За тэгээд яагаад гэд тэгсэн чинь одоо ингээд манайх бол байгальд байрладаг. Тэ ингээд хүүхдүүд яг энэ мэдрэмжийг амьдаар авах хэрэгтэй. Хэрвээ та ухаалаг утсаар ингэх байсан бол компьютерийн сургалтууд одоо зуны сургалтууд зөндөө байсан. Тийш явах хэрэгтэйсэн. Гэл ингээд хураагаад авчлаа. За тэгээд би хүүхдүүдийнхээ өмнөөс нөгөө зургийг аваад ингээд яваал. Гэтэ тэр хүүхдүүдийн memory тэр дурсамж гайхалтай гоё болцсон. Ер нь айгу зөө юм билээ. Гэхдээ тэнд бол бүр ингээ бүрэн хаачдаг юм билээ. Тэгээд тэгэхээр хүүхдүүд бол хар гэрээсээ бүрэн ингээд холбоод хаарлагдчихгаар яж хахад өөр улсаад өөр хилтэй газар очсон ч юм уу жоохон шокийн байдал байгаадсан. Тэгэхээр хурааж авах нь бол зөө юм байна. Энэ нь хүүхдтэй айгу ээлтэй юм байна. Яг гол зүйлдээ төвлөрдөм байх гэдгийг харсан. Гэхдээ ойртоос байхгүй бол бас болохгүй мэн ч гэдгийг тэндээс харсан. Ингээ саяны одоо сургууль дээрээ шууд ихний алхам уцсгүй гэдэг зүйлийг аваад эхэлж байгаа. Тэнгүүд хүүхдэд дагаад томчуудын ухаалаг утасны хэрэглээч гэсэн ерөнхийдөө ингээд багасаад одоо утасны хичээл сургалтынхаа үеэр багш нар янмарваа нэгэн одоо девайс ухаалаг төхөөрөмж ухаад авахгүй, чат ирээд авахгүй энэ төр ингээд ерөнхийдөө эрс багасаад аль нь гол зүйлдээ төвлөрөх боломж олгочихж байгаа. За тэгээд нөгөө тооны машингүй гар утасгүй рекорд хийгээд ингээд voice record хийгээд авчин гэсэн юм байхгүй хүн чи яах юм тархины ажиллаж байна. За ингээд тарих ажиллаж байгаа тарих өөрөө хөгжин юмаа сурна. Энэ девайс форматлагдаад эсвэл хакер дуулчлаа гэж ятхад энэ мэдээлэл эндээ үлдэнэ. Гахлаа 30 минут анх өгдөг байлаа. Тэгээд эренгүүт ер нь бас өмнө нь бас бординг сургуулиудыг ч гэсэн судалж байхад нөгөө бие биенийхээ зохисгүй бичлэгийг хийх, олон нийтийн сүлжээнд тавих гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд ер нь дэлхийд даяар өсвөр насны. Өсвөр гэлтгүй ер нь хүн төрөлхтөнд бүх хүмүүс байгаад байдаг учраас ер нь цагийн хязгаарт оруулах юм байна гэд 30 минут руу буулгаж өгөөд тэгтэл 30 минутад маань бас арай багтаа тэр нэг 30-аас 1 цагийн хооронд 30 минутаас 1 цагийн хооронд хүүхдүүд утсаа аваад ар гэртэйгээ холбоо бариад тэгээд хөөрхөн аппликейшнуудынхаа notification мэдээллүүдийг шалгаад өгөхөд яг 1 цаг таарж байгаа. Тэгээд яг энэ амьд мэдрэмжтэйгээр дискодж байгаа. Яг нүрлөөгөө хараад багштайгаа ярилцаад санал сэтгэлээ солио суралцж байгаа хүүхдүүдийн сурлагын чанар богино хугацаанд агч байгаа байдал. За тэгээд тэр нөхөрлөл, тэр дурсамж бие биенээсээ салж чадахгүй ийм одоо дурсамж бүтээж байгаа байдал гэдэг бол энэ утасны хэрэглээг зохистой хэмжээнд хүргэсний үр дүн л гэж харж байна.